Улс төрд уруу татагч. Тэр л үеэр ойр дотн ярилцаж хөөрөлдөж байсан олон хүмүүсийн нэг бол Монгол Улсын их сургуулийн профессор, философч Хавхгай. 1972-73 оноос л би тэрнийг таних болсон юм. Манай Шархуу ахтай цуг дунд сургуульд сурч байсан. Тэгээд ч тэднийхэнтэй гэр бүлийн найзынхын хувьд ах нар шиг хүндэлж, эрхэмлэн харилцсан. Хавхгай ёстой л намын болон номын талаар элдвүүр нь хансан хүн байсан юм. Аливаа юмд маш нухацтай хандна, ам уралдан ярихгүй, бодож тунгааж байж дуурна. Тэр чихрээрээ барагтай юмд төрүүлж хөдлөөд байхгүй, жинхэнэ бод сэтгэлтэн, өөрийн гэсэн хувир шиг үзэлтэн, тийм нэг агуу эрдэмтэн хүн байлаа. Монгол Ардын Хувьсгалт намын дотоод амьдрал, хөшигний цаадах үйл явдал, улс төрийн галтгооны талаар шимтээ ярина, шүүмж яриач хөврүүлнэ. Шашин төрийн харилцаа, сонгодог философи, өрнөд дорнодын гүн ухааны чиглэлээр том бүтээл төрөвсөн эрдэмтэн болохоор аргачгүй тийм. Бидний яриа үзэл бодол зэгсэн сайн нийлдэг байсан болохоор Хавхгайг ТБД андууд компанийнхаа орон тооны бус зөвлөхөө болгосон юм. Хэдийгээр зах зээлийн бизнесийн талаар зөвлөх зүйл багтаач альва юмыг өргөнөөр сэтгэж үйл ажиллагааг цар хүрээгээр нь харж дүгнэж чаддаг хүн байсан юм. Дөнгөж бий болоод байгаа компаниг анханаас нь зөв философитой хөгжүүлэх эхлэлийг тавихад тусалж дэмжиж байснараа надад түшиг болж байсан төдийгүй ном эрдмийн хувьд ч гэрэл гээгээ түгээж байлаа. Монгол Ардын Хувьсгалт намын өдөр тутмын ажилд оролцдоггүй ч намын үзэл баримтлал, бодлого чиглэл, үйл ажиллагаагийн судалж дүгнэж, байр сууриа илэрхийлдэг намын нэр хүндтэй зүтгэлтэн хүн. Хавхах өөрөө албан тушаалд очих гэхээсээ илүүтэй залуучуудыг дэмжих, өсөх ирээдүйтэй боловсон хүчнийг гарч ирэхэд аль болохоор зөвлөж туслахыг эрмэлздэг тийм хүн байсан юм. Нэг лаа нөгөөгөө асаахад гэрэл нэмэхээс өөрөөр юу ч хорогддоггүйг эрт ухаарсан мундаг хүн байсныг эргэн дурсаж хорвоог орхисон тэр агуу ахыгаа хүндэтгэн юу хэлж сургаж байсныг үе санагалцдаг юм да. Ийм нэгэн явдал санаанд минь тодхон үлджээ. Манай том ахынх дарихийн овооны ингэрт цэлгэр том хашаатай болсон байсан юм. Тэр ахыхаа хашаанд нь компанийнхаа агуулгыг барьлаа. Ах минь манай ахны л заншлаар гэртээ хүн урж, дайлж, цайлж суух их дуртай. Тэр л ёсороо яг наадмаар бидний хэдэн хүнийг гэртээ урьлаа. Ороод очтол ихч сайхан ширээ зассан харагдлаа. Ярьж хөөрөөд сууж байтал Хавхах тэр биш давга хоёулаа уулын ингэр рүү гарч 5-10 үг солиё. Эд маань яхав ууж идэж наргиж дуулаад л сууж байг гэлээ. Бет хоёр хэдэн шил шар айраг аваад дарихийн ингэрт сууж угаад оройжин элдвийг л ярьлаа. Тэгтэл мань хүн намайг улс төрд орж намын амьдралд идэвхтэй оролцохыг гинэт зөвлөхөн тэр. Би ч шууд л татгалзаж өөрт хийх ажил их байгаагаа учрууллаа. Ер нь тэр үед бизнесмэнүүд над шиг улс төрөөс зай их барьдаг болсон байсан юм. Сонсдог ном эм бүхэд байршлаа.